Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Өмнө нь бол нэлээд олон жилийн хугацаанд бол Бамбарын ургаа дээр энэ чиглэлийн судалгааны ажлууд бол хийгдчихсэн. Яг энэ бодит бүтээн байгуулалтын ажил нь бол одоо Эрдэнэс Монгол нэгдэлтээр маань ажлын хэсэг гараад одоо ажиллаж байна. За дээрэс нь Эрдэнэс үйлдвэр технологийн паркаас одоо ингээ оролцоод эрдэмтдтэйгээ хамтраад энэ ажлын хэсэг маань одоо техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, ажлын даалгавар боловсруулах одоо энэ ажлын хэсэг байгуулагдаад одоо ажиллаж байна. За ингээд техник эдийн засгийн үндэслэлээ улсын тендер шалруулалт зарлаад за ингээд бүтээн байгуулалтын ажлууд бол 2024-с 28 оны хооронд одоо хэрэгжээд эхлэх юм бол зөвхөн одоо Багнуур дүүрэг гэлтгүү Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах. За цаашдаа энэ хөхнүүрсээ илүү сайн боловсруулад одоо химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм ач холбогдолтой төсөл байгаа. За агаарын бохирдлын тухайд гэх юм бол одоо энэ хөхнүүрснээс одоо энэ түш гаргаж авснаар агаарын бохирдлыг 50% бууруулах ийм тооцоо байгаа. Тэгээд энэ чиглэлийн одоо энэ үйлдвэрүүдийг одоо энэ судлах, за энэ технологиудыг судлах чиглэлээр одоо энэ ажлын хэсэг байгуулагдаад одоо ажиллаж байгаа. Энэ дотор маань одоо олон одоо эрдэмтэн докторууд бас ажиллаж байгааг бас зохион байгуулалт байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.